Бүгдээрээ сайн байцгаана уу? Эзний гайхамшигтай тааламжтай өдрийн мэнд хүргэе. Хажуудаага найзад эзний өдрийн мэнд хүргэе гэж хэлэхгүй юу? За би сургаал эхлэхээс өмнө хэд хэдэн зүйлийг зарлж бас та бүхэн сануулахыг хүсэж байгаа. Эхнийх нь юу вэ гэхээр маск байгаа. Бид доор гараа хариуцгаад тэгээд өөрсдөө хэрэг маск ирсэн бол доороос маск аваад энэ өрөөнд сууж байгаа хүн болгон масктай суух ёстой. Тэгэхээр энэ болохоор дээрээс те улсын онцгой комиссоос шаардж байгаа. Та бүхэн тэгэхээр одоо эзнийг магтахаараа жоохон доошлуулд юм яа. Ямар ч байсан л масктай сууж явах ёстой. Хоёрдугаарт нь болохоор хүүхдүүд дагуулж ирж ерөөсөө болохгүй. Цуглааны хаалгаар бүтэн сойдор бид нар ямар нэгэн насанд хүрээгүй жаах хүүхдийг дагуулж орж ирвэл бид хойштоо цуглаандаа мөрөглөө хийх боломжгүй болно гэсэн. Эхний нэгэн хүмүүс шалгалтаар орж ирэх юм бол бид нар ерөөхдөө хойд төрчиж байна гэсэн. Тэгэхээр Христийн чуулганыхан өөрсдөө бид нийгэмд гэрлийг засрааж те бусдад үлгэр дуурайл болох ёстой. Тэгэхээр та бүхэн бас дараачийн өдрүүдэд үүнийг бас дагаж мөрдөөсэй гэж хүсэж байгаа. Өнөөдөр хүүхдтэй ирсэн хүн байгаа бол хойно зурагтай хажууд юм уу тэр хойно хүүхдтэй тусгаарлах өрөөнд бас суугаарай гэж та бүхнийгаа ятгаж байна. Тэгэхээр ерөнхийдөө бол анзаараад хүүхдтэй хүмүүсгээ гэр бүлэрээ ээлжилж ирээд ах шиг байгаа тий. Тэгэхээр одоохондоо бид одоо ямар ч арга байхгүй. Яг зарим гэртээ хүүхдээ хараад үлдээд одоо лайваар ч юм уу дараа мөргөлийн бичлэгээс ч юм уу эзэнд мөргөлөх хүндэтгэлийг өргөх боломжтой байна. Тэгэхээр энэ ямар ч байсан удаан үргэлжлэхгүй хаа гэдэгт итгэлтэй байна. Амен. Тэгэхээр та бүхэн эдгээрийг бас сайн дагаж мөрдөөч гэж хүсэж байгаа. Тэгээ мэдгүй байгаа хүмүүстэй ч гэсэн та бүхэн дуулгаараа хүүхд дагавуулж ирж болохгүй юм байна шүү гэдгийг хамтдаа өнөөдрийн эзний үгийн төлөө залбирцгаая. Орчлын ертөнцийг бүтээгч хизээд үл хувирах бурхан минь танд баярлалаа. Бид өөрсдөө даруусгаж энд таны өмнө танд хүндэтгэл мөрөглийг өргөж байна. Магтагдах, алдарших зохистой зөвхөн та ямаа гэж бид тунхаглаж байна эзэм. Өнөөдөр та өөрийн амьд үгээрээ хүн нэг болгоныг сүнс нэг бүрийг та өрөөж өгөөч. Унс нэгэн байгавал босгож, өвчтөе нэгэн байгавал та эдгээж, боочлогдсон, хүлэгдсэн нэгэн байгавал Иесус та өөрийн амьд үгээрээ чөлөөлж өгөх болтугай. Эзэн минь энэ цагт та өөрийн ариун оршихуй ариун сүнсээр дүүрэн байж эзэн хүнийг бүрийг та өрөөж та тэднийг хамгаалж дүүргэж болтугай. Энэ цагийг таньда өргөж Иесусийн нэрээр залбирлаа. Амен. Өнөөдөр хамтдаа үл хувирах бурхан гэсэн сэдвээр эзний үгийг хуваалцах болно. Миний хувьд яг энэ үгийг энэ дэр дээрээс тунхаглаж байгаадаа маш их баяртай байна. Учир нь бидний эзэн үнэхээр тийм юм аа. Амен. Бидний эзэн бол үл хувирах бурхан. Өнөөдөр бидний уншсан Яаков номын 1-р бүлэг дээрээс харах юм бол бидний эзэн бол өөрчлөгддөггүй. Түүнд өөрчлөгдөх сүудэрч байхгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр өнөөдрийн сургаалын зурш та бүхэн ийм зүрстгэлтэй, ийм тунхагалтайгаар өнгөрүүлэх болтугай гэж та бүхнийг өргөж хамтдаа нэг хэлий үл хувирах бурхан гэдэг. Амен. Тэгэхээр одоо улирал солигдож байгаа. Ямар улирал болж байгаа вэ? Намрын улирал болж байна те. Миний хувьд бас намрын улиралд маш сайхан дуртай. Ерөнхийдөө ингээд цаг үеийн нөхцөл байдлыг анзаараад байхаар улирал солигдохоор ер нь нэг улирлууд хэрэлдээд байгаа юм шиг нэг аашаа харуулад байгаа юм шиг байдаг те. Өөстө хэд хоног ямар амар салхилсан бэ. Салхилаад бороо орох гэж байгаа юм шиг, зас орох гэж байгаа юм шиг те. Ерөнхийдөө бид нар цаг улирал солигдохыг хэрхэн мэдж ийнэ гэхээр энэ улиралд гарч байгаа өөрчлөлтүүдээр дамжуулаад бид мэдж чаддаг. Цаг улирал солигдох гэж байгаа нь өөрөө бидэрт ямар нэгэн тэмдэглээ үзүүлдэг. Дохоогоо бидэрт харуулж идэг. Тэгэхээр одоо бол яг 100 дуусаад те намрын улирал болж гинэ гэж харж байгаа. Үүнтэй адилхан сүүлийн он жилүүдийн хэрэг бид харах юм бол нийгэм, цаг хугацаа, бидний амьдралын нөхцөл байдал бүх зүйлс маш хүчтэй өөрчлөгдөж байгаа. Та бүхэн үүнийг ажиглаж бас анзаарч байгаа гэдэгт би итгэлтэй. Фэйсбүүкээр нэг сайхан социализмын зургууд гараалгаа тий. Тэр одоо яг ямар зорилготой яах гэж байгааг бид мэдэхгүй л дээ. Гэтэ фэйсбүүкээр социализмын сайхан бичлэг дээр үеийн сайхан утаагүй, төгжрөлгүй, нэгтршилгүй Улаанбаатарыг бид нар харахтаа бас нэг зүйлийг санагалдаж идэг тий. Сайхан байсан байх шүү. Гоё байжээ гэж.
Энэ бол цаг хугацааны л асуудал байсан. Одоо бид эргээд харах юм бол Улаанбаатар бол маш их өөрчлөгдсөн. Бүр дэндүү их өөрчлөгдсөнийг бид нар харж байна. Нийгэм цаг хугацаа маш олон зүйлс өөрчлөгдсөн улбаагаас хүмүүс үүнийгээ дагаад бид гэсэн маш их өөрчлөгдсөн. Та өөрийгөө хардаа ер нь нэг 10 жилийн өмнөхөөс та ер нь хэр өөрчлөгдсөн байна? Өөрийгөө хардаа. Миний харж байгаагаар бол та нар айгүй дайжгүй царайлаг болсон байна гэж хараад байна. Энэ цаг хугацаа өнгөрцөн бид нар ч айгүй дайжгүй царайлаг болоод байгаа шүү дээ. Тэгээ бид ч гэсэн маш их өөрчлөгдсөн. Бидний иддэг зүйлс, бидний өмсдөх хувцас, бидний хэрэгэлдэг хэрэглээ гэд харах юм бол энэ цаг хугацааны явцад маш их өөрчлөгдсөн байна. Гэтэ энэ их өөрчлөлтөнд донд бид нар гарцаа авахгүй мэдчих хэвээр нэг зүйл юу вэ гэхээр бид өөрчлөгдөж болохч цаг хугацаа, эд материал, энэ дэлхий дээрх бүх зүйлс өөрчлөгдөх боловч бидний бурхан эзэн хизээч өөрчлөгддөггүй нэг юм аа гэдгийг. Амен. Бид өөрчлөгддөг цаг хугацаа нийгэм өөрчлөгддөг ч гэсэн бидний эзэн бол өөрчлөгддөггүй. Тэр бол хизээч хувирдаггүй гайхамшигтай эзэн юм аа гэдгийг өнөөдөр тунхагламаар. Хүүхдийн хүмүүжил маш их өөрчлөгдсөн гэж би боддог. Миний эцэг их, миний гэр бүл одоо манай үеийнхэн би 30 настай болчихлоо л манай үеийнхэнтэй ингээд хараад үзэх юм бол бидний эцэг их яг одоо эцэг үр хүүхдээ хүмүүжүүлж байгаа шиг биднийг тэгж хүмүүжүүлж байгаагүй. Үр хүүхдээ хараад одоо та бүхний хүүхдүүдийг харахаар хүүхдүүдтэй нэгдүгээр баг юм хэлж байгаа мүү юу мэдэхгүй. Яг хүүхдүүдтэйгээ харилцаж байгаа харилцаа нь бол аль хэдийн баг том болохоос өмнө буугаад өгсөн юм шиг надад санагддаг. Өөр хүүхдтэй. Өөр хүүхдтэй хэлэх юм байхгүй. Одоо нэг Кембрижийн боловсрол, Кембрижийн хүүхдээ гаргаад тэн суугаарай. Кембрижийн боловсрол, Кембрижийн сургалт гэж бид нар бас нэг фэйсбүүкээр сонсож байгаа тийм. Яг уу нийгмийг харах юм бол нэг сайн өөрчлөлт байна гэж хараад байгаа. Тэр нь юу вэ гэхээр нэг үе бод бол эцэг эхчүүд үр хүүхдээ болон үр хүүхдийн сургалтанд маш их анхаардаг болчихжээ. Яг аваа штэ тал. Тэгээ хүүхдүүдийн сургалтын төлбөр ялангуяа хувийн сургуулиуд бол бараг доотлол нь 5-6 саяас 1-р ангийн хүүхдүүд гэж эхэлж байгаа штэ. Та нар юу мэдж байгаа бах. Өөрхийн мөнгөгүй хүүхдүүд, мөнгөгүй эцэг эхчүүд хүүхдүүд ч юм уу одоо яах юм тэгээд улсын сургуульд ингээд байж. Тэр хоёрын хоорондох ялгаа, тэр одоо сургалт, тэр хүмүүжил ингээд харах юм бол ерөнхийдөө бол маш их өөр. Ямар ч байсан бид өмнөх үеэ хараад одооны хүүхдүүдийн өсч торинж байгаа орчин, эдэлж хэрглэж байгаа зүйлс тийм ээ. За утастай, за энэ сошиал ертөнцийн компьютер зүйлсүүдтэй, интернеттэй хэрхэн харьцаж байгааг харахаар энэ бол маш өсрөнгөө хөгжил мэт. Маш өсрөнгөө хөгжил сайшаа марч юм шиг, айгүй мундаг юм шиг харагдаж байна. Гэхдээ хэрвээ бид ирээдүгөө яг энэ нөхцөл байдлаараа харах юм бол бидний үр хүүхэд эзэн бурханд итгэж түүнийг хүлээн авч даруй бөгөөд дуулууртай байна гэдэг бол маш хэцүү санагдаж. Мэдээж хүн болгонд сонголт байдаг л да. Өөрийнхөө дагуу ч хүн эзэнд итгэх үү, итгэхгүй юу гэдгээ өөрсдөө шийддэг. Бурхныг сонгохгүй юу, Буддад итгэх үү, Бөөдөр очих уу, Христээр ирэх үү, мэдээж бид бүгдийн сонголт. Яг одоо тулгарчаад байгаа энэ аюул бол ирээдүйд маш олон хүмүүсийг Бурханаас холдуулах муу сүнсний сорилт юм шүү гэдгийг би хэлхийг хүсэж байна. Магадгүй бид өөр хүмүүстэй хайрлаж байгаа гэд өөр хүмүүс маань нэгдүгээрт гэд бид Бурханаас илүү тавьж нийгмийн аливаа өөрчлөлтүүдийг бид нар Бурханаас илүүгээр хүлээж авах ямар ч яах вэ? Боломжгүй юм аах тусраа. Бид нар муслим буюу лалын шашныг мэднэ. Муслимчууд бол сайн мэдээ тараагаал те бид нар шиг ингээл яваал зүтгэж зүтгээл тэгж амьдэрдэг хүмүүс бол ерөөсөө биш. Тэгсэн хэрнээ дэлхий дээр ерөөхдөө муслим итгэлтнүүдийн тоо ерөөсөө
маш хурдтай өсөж байгаа. Тэрний нууц нь юу вэ гэхээр муслимчууд бол төрөлтөөрөө өөрсдийнхөө дагалдагч нарыг яаж юм бэлтгэж байна гэсэн. Муслим гэр бүлээс нэг хүүхэд төрнө гэдэг нь тэр хүүхэд угаасаа муслим шашинтай, муслим итгэлтэй байна гэсэн. Үүнээсээ бид тэдний хүмүүжил, тэдний нийгэм, тэдний орчин байдал ямар гайхамшигтай итгэлийнхэн төлөө байгаа бэ гэдгийг бид нар анзаарч байна. Яг энэ маягаараа Христ итгэл муслим гэж өрсөлдөхөд ерөөхдөө бол одоо магадгүй 2050 гэхэд Христ итгэлтүүдийн тоо асар хүнд болж. Яг одоо ах トゥ сараа бидний итгэл бөгөөд бидний нөхцөл байдал, бидний юмд хандах хандлага эдгээр өөрчлөгдсөн зүйлс юутай адилхан харагдаж байна гэхээр яг л бид нэг айлын эрх нялх хөгжиг юу хүссэний авдаг, юу хүссэн лугаа ууралж тэмүүлж идэг яг тийм нөхцөл байдал дотор байна гэж харж байна. Ах トゥ сараа бидний итгэлийн ирээдүй юу болж хувирах юм бэ? Өнөөдрийн Библийн эслэлийг би та бүхэнд дахин уншиж өгье. Сорилтыг дэвсвэрлэх хүн ерөөлтэй. Учир нь тэр шалгуулчаад өөрийг нь хайрлагсдад эзний амлсан амийн дитмийг хүлээн авнаа. Хинч уруу татагдахдаа бурхан намайг уруу татаж байна гэж бүү яриг. Учир нь бурхан муу муухайд уруу татдаггүй. Бас өөрөө хэнийгч уруу татагддаггүй, бас өөрөө хэнийгч уруу татдаггүй. Харин дачаалтаа автаж татагдахдаа хүн бүр уруу татдаг. Тэгээд ачаал нь үр тогтоо нүглийг төрүүлдэг. Нүгэл нь гүйцэд болохоор үхлийг гаргадаг ажээ гэж хэлсэн байна. Амен. Энэ он цаг улирал нийгэмд өөрчлөгдөж байгаа энэ бүхий л өөрчлөлтүүд эдгээр зүйлс бол бүгдээрээ болох ёстой зүйлс. За энэ өөрчлөлтүүд дотор биднийг Бурханаас холдуулж байгаа, бидний байр суурийг ганхуулж байгаа, бидний итгэлд хүртэл нөлөөлж байгаа эдгээр уруу татлага өөрсдөө хаанаас ирдэм бэ гэхээр энэ бол муу ёрийн сүнснээс ирдэг гэж хэлсэн байна. Муу ёрийн сүнснээс гэж тайлхгүй. Бидний амьдралд байгаа бүхий л уруу татлагууд, Бурханаас холдуулах эдгээр арга замууд одоо бидний байгаа энэ нөхцөл байдал нь өөрөө бүгд муу ёрийн сүнснээс ирдэг гэж хэлсэн. Өнөөдөр бид нийгмийг харахтаа энэ бол ихэнх хувь нь сатан буюу муу ёрийн сүнсээс ирж байгаа өөрчлөлтөө гэж бид харах ёстой. Ялангуяа Христэд итгэгчид бид. Библиэр хэлсэн муу ёрийн сүнсний талаар муу ёрийн сүнс буюу диавол нь гэрлийн тэнгэр илч мэд үзэгдэвч. Бидэнд харагдахдаа за энэч гайгүй за энэч зүгээр гэж харагдах боловч эцэст нь биднийг үргэлж дахин мэхсээр байд юм а гэж Библиэр хэлсэн байна. Тэгвэл биднийг Бурханаас холдуулж байгаа эдгээр сорилт, эдгээр бэрхшээл, эдгээр уруу татлагуудыг бид хэрхэн ялан дийлэх вэ ах トゥ сараа. Бид ялан дийлэхийн тулд эхлээд өрсөлдөгчөө буюу бид дайснаа маш сайн мэддэг байх ёстой. Өнөөдөр бидний хэдэн хувь нь бид уруу татагдж гин, бид бүдэрч гин, бид Бурханаас холдож гин гэдгээ бид мэдж байгаа бай. Бид бүгдээрээ айжмаар Бурханаас холдож идэг. Бидний ихэнх хувь нь Бурханаас бид нар айжмаар холдож гин гэдгээ мэддэггүй. Биднийг өдөр бүр айжмаар Бурханаас холдуулж байгаа тэдгээр зүйлсийг бид анзаардаггүй, бид мэддэггүй. Гэвч энэ бол маш удаанаар бидний амьдралд хийж байгаа муу сүнсний уруу татлага, муу сүнсний сорилт байдаг. Маш энгийндээ бид бүгдээрээ маш сайн мэдж байгаа. Нэг бүтэн сойдэр таслаад, нэг ажилтай ч юм уу нэг юмтай ингээл болцсны дараагийн бүтэн сойдэр магадгүй нөгөөдгөө давтах нь тийм ч хэцүү мэт санагддаггүй. 2 удаа дасалсны дараа бол ерөөхдөө ингэж яваад ээж болох юм байна штэ гэж санагддаг. Энэ мэдрэмж миний амьдралд ч гэсэн тохиолдож исэн мэдрэмж. Нэг удаа бид уруу татагдаад унчаар дараа удаа нөгөөдгтөө уруу татагдаж унахтаа бол баг бэлэн байж идэг. Тэрэндээ нэг ч имзэглээл тэ нэг ингээл гунайл гутраал би унчлаа гэд байдаггүй. Энэ мэдчлэн бид мөргөлд ирэх цаг, мөргөлийн цаг. Христ итгэлийн ач холбогдол. Бурхан биднээс хүсдэг тэдгээр ариун зүйлсүүд тийм өргөдөл, залбирал, магтаал, Библи уншлах, шимэн үсэ гих мэд зүйлсүүдийг бид нар айжмаар орхитуулсаар нэг л мэдхэд бид нар тэс хүйтэн итгэгчдэр болсон байна. Ах トゥ сараа энэ уруу татлага
энэ сорилтуудыг хамтдаа эсэргүүцэцгээе. Амен. Эзний үг бол баттай шүү дээ. Эзэн бол хизээч ганхгүй, тэр бол хизээч хувиршгүй нэгэн шүү дээ. Эзэнт заа яах вэ? Инхүү дихгүй гэдэг ойлголт ерөөсөө байдгүй. Эзэн өөрийн үгээрээ тэр өөрийн тушаалаараа хэлсэн л бол бид түүнийг нь сахин биелүүлэх ёстой. Одоо ингээ хараад тахаар бид итгэлийг өмчлөсөн. Тэгээд өөрсдөө нөгөөх итгэл дотроо болон болохгүйгаа бид шийдээд тэгээд бид айгүй дэндүү жаргалтай амьдарч байна гэсэн. Гэтэл ах トゥ сараа бидний хэдэн хувь нь нэг эзний өдөр магадгүй тасалчаад дараагийн эзний өдөр бид гимшилтэд ирж байгаа юм бэ. Бид эзний хайр инэрлийг магтсаар эзэн бол сайн, тэр бол намайг уучилдаг гэд бид ямар ч гимшилгүйгээр энэ газар орж ирээд бид зогсдог. Гэхдээ ах トゥ сараа бид сорилтыг тэсвэрлэдэг ерөөлтэй нэгэн байцгаая. Амен. Бидний амьдралд ирж байгаа бүхий л бэрхшээлүүдийг бид нар даван туулдаг хүмүүс, бид эсэргүүцдэг итгэгч нар байцгаая гэж би та бүхнээ өнөөдөр уриалахыг хүсэж байна. Бидний бурхан эзэн хизээч өөрчлөгддөггүй, харин бид өөрчлөгддөг. Бид өөрчлөгдчөөд, бид өөрсдөө бүдрээд, бид өөрсдөө унчаад бидийг эзэн рүү хандахдаа бид түүнд гомдолж, эзэн бурхан өөрчлөгдсөн мэт зан авирыг бид гаргаж идэг. Та яагаад ингэж вэ бурхан минь гэж. Библиэс буюу эзний үгээс өнөөдөр бидэнд ирж байгаа маш тодорхой нэгэн үг нь юу юм бэ гэхээр эзэн бол яг байрандаа байдаг нэгэн л гэж хэлж байна. Амен. Түүнд итгэдэг, түүнд дагагчдыг тэр өрөөдөг нэгэн. Амен. Түүнийг сонгодог, түүнд дуулууртай байдаг нэгийг эзэн үргэлж хамгаалдаг, эзэн үргэлж өрөөдөг, тэр нэгүслээ үргэлж бидний дээр байлгадаг нэгэн гэж хэлж байна. Амен. Тэгвэл таны амьдрал өрөөлгүй мэт, таны амьдрал хитрхи зовлонтой, хитрхи бэрхшээлтэй байгаа мэт санагдаж байгаа бол өнөөдөр би эзний үгээр танд хэлье. Эзэн биш ээ, та өөрчлөгдсөн байна. Таны итгэл, таны зүтгэл, таны хараа, таны нөхцөл байдал өөрчлөгдсөн байна гэж би хэлмээр байна. Би анх Есүс Христэд итгэснээс хойш өнөөдөр хүртэл ямар их өөрчлөгдсөн юм бэ гэдгийг би сая өнгөрсөн хоногудад бодон бодсоор ирлээ. Ганцхан нэг хүн дээр Батцуур гэдэг хүн өөрийнхөө итгэл дээр л би эзэнтэй харилцаа хандлага харахад л би ямар их өөрчлөгдсөн юм бэ гэдгээ би хараад тэгээ өнөөдөр энэ эзний үгийг би та бүхэнд дамжуулж ах トゥ сар эзэн биш, бид өөрсдөө л өөрчлөгддөг юм биш үү гэж. Бидний нөхцөл байдал яг л айлын нялх эрх хүчиг харагдаж байна гэж би хэлсэн. Эзэн сайн учраас эзэн биднийг үнэхээр өрөөж, тэр үнэхээр гайхамшигтай нэгэн учраас би үргэлж бидэнтэй хамт байдаг. Эзний ивэлж өрөөлөг бид нар багахан хүртэж эхлээд тэндээ бид ямар гайхамшигтай юм бэ? Эзэн намайг өрөөчлөө. Би мундаг байна. Би сайн мэн гэж боддог. Харамсалтай нь бид яг тэр үеэсээ эхэлж алдаж эхэлсэн байдаг. Бидний эзэн өөрчлөгддөггүй учраас тэр угаасаа үргэлж биднийг хамгаалж, өрөөж тэр бидэнтэй хамт байсаар байдаг. Амен. Харин бидний мэдрэмж, бидний хандлага, бидний шүүлт өөрөө тэсөөр маш эмх замбраагүй маш их хувирдаг гэдгийг Библиэс бидэнд харж. Тэгэхээр ах トゥ сараа бид өөрчлөгдөж байгаа хоёр дайсан, маш хоёр том тодорхой дайсан бидэнд. Эхнийх нь хэн бэ? Энэ бол мойрын сүнс. Мойрын сүнс бол хизээч зогсохгүй тэр үргэлж биднийг унгааж, биднийг бурхнаас холдуулахын тулд ажиллаж байдаг шүү. Та үүнийг хизээч битгий мартаарай. Мойрын сүнс биднийг өөрчилж, нийгэмд гарч байгаа альва өөрчлөлтүүдээс бидний махан мэд илүү тааламжтай болгож байгаа мэт бөгөөд энэ нийгмийн өөрчлөлтийн дотор мойрын сүнс үргэлж биднийг өргөтөж, үргэлж биднийг унгаадаг. Хоёр дахь нь юу вэ гэхээр энэ бол бид өөрсдөө гэдэг. Бид өөрсдийнхөө дайсан байдаг. Бид хүсэл дачаал автахаараа бид хууртагддаг, бид соригддаг гэж хэлсэн. Бид уруу татагддаг. Ингэхдээ хүсэл дачаал нь үр тогтоогоод нүглийг төрүүлдэг гэж хэлсэн. Нүгэл нь гүйцэд болохоор үхлийг гаргадаг ажээ гэж хэлсэн. Амен. Тэгэхээр бидний махан биеийн хүсэл гэдэг нь, бидний хүсэл дачаал гэдэг нь өөрөө нүглийг үүсгдэг маш хортой зэвсэг юм аа гэж хэлж байгаа. Өнөөдөр бидний хүсэл ачаал гэвэл тэгвэл юу вэ?
Бидний хүсэл ачаалыг гүйцээхийн тулд нийгэм хэрхэн өөрчлөгдөж байгааг та бид юу анзаарч байна уу? Бидний хүсэлд нийцүүлж өнөөдөр бүхий л компаниуд тийм ээ одоо энэ нийгэмдэр өрсөлдөж байгаа үйлдвэрлэж байгаа гэл бүхий л улс орнууд ерөөсө хүний төлөө хүнийг тааламжтай байлгахын тулд яах вэ гэдэг бүхий л нөхцөл байдлаар өөрчлөгдөж байгаа. Зөв үү? Өнөөдөр зурагт анх ямар байлаа? Мэдээж анх байгаагүй. Тэг дөрвөлжин хар зурагтыг бид нар мэдэн шүү дээ. Энд тэндээс нь тогшоол нүдэл арай ч үгээл гардаг те. Тэгээ тэр үед сувгууд нь ч цөөхөн байсан гэдэг тухай манай ах эгч нар ярилдаг. Гэтэ одоо зурагт ямар болсон бэ? Та нар вау гэд хэлдэ. Зурагт бол амар гоё байгаа шүү дээ. Гэхдээ нэг нилээсэн л юм байгаа шүү дээ те. Нилээсэн л нэг зурагт байгаа. Хүний хүсэл таалалд нийцүүлээл тэр зурагчийг гараал байгаа зү. Тэгэхээр илүү надад таашаалтай, илүү надад цаашаалтай л байгаа юм чинь би тэр зурагтанд татагдах уу? Мэдээж татагдана. Тэр цаг хугацаа тэгээ бид нөгөө телевизэртэй интернет олон сошиалаас өгөгдөж байгаа зүйлсүүд бид эзэмдүүлээл тархи угаагаал пам гэх. Тэгээ нөгөө том зурагтаар нь гарч байгаа рекламууд бүгдээрээ л яг та хаан таны төлөө гэл олон зүйлсүүд гарч байгаа тий. Ингэж юм хийвэл ингэж ерөөсөө таашуул гэдэг байгаа тий. Тэгээ бид яаж нэг хэрэг тийм ээ бид шүү гэж худалдаж авч байгаа шүү дээ тийм үү. Одоо баг би сүүлдээ гэртээ ороод хөвтгöd л ер нь хангалттай. Магадгүй одоо шал мал гүйдэг болох юм яах юм те. Хаалгаар орж ирээ шал гүйгээл биднийг хүссэн газарт нь аваачна гэл те. Одоо л ихтэй хөгжил бүр арайд энд байгаа. Алгаа ташаал гэрлээ унтрааж ин те. Одоо Siri гэж нэг юм байдаг шүү дээ. Утсан дээр ч гэсэн бидний ухаалаг утсан дээр байдаг. Тэр технологи яаж хөгжиж байгаа гэхээр гэртээ ороод ямар нэгэн компьютертэй ярьж эхэлж байгаа. За өрөөний температурыг тэд болгоорой. За зурагтыг асаагаарай. Тэр хамтлагийн тэр дууг тавиарай гэх жишээ нэ. Зүгээр яриагаараа бид нар гэртээ байгаа бүх зүйлээ хөдөлгөж болж байгаа. Мэдээж энэ хөгжил дэвшил сайн зүйлгүй л мэдээж сайн. Гэтэ бидний тааламж, бидний махан бие хүсэл тачаал нь өөрөө юуг төрүүлдэг гэж хэлж ийнэ гэхээр нүглийг төрүүлдэг гэж хэлж байгаа. Ойлгомжтой юу? Одоо бид өөр хүүхдтэй хайртай учраас бид өөр хүүхдүүдтэй сайн учраас тэдэнд юу хэрэгтэй байгаа бүх зүйлээр нь хангаж өгч байгаа. Тийм үү? Библиэлд ч хэлсэн те эцэг их нь хүүхдээсээ аливаа зүйлийг гуйхад түүнийх нь эсрэг өгдөг эцэг гэж байхгүй гэж. Тэгвэл бид мэдээж өөр хүүхдтэй хайртай учраас бүх зүйлийг нь бэлдэж өгж байгаа боловч ингэснээрээ ирээдүйд юу болох вэ гэдгийг бид нар бас тааж тааварлаа шүү. Эдгээр хөгжил дэвшил, эдгээр өөрчлөлт нь өөрөө биднийг Бурханаас холдуулж буй төгс зэвсэг гэдгийг бид хизээ ойлгох вэ? Яг одооноос бид ухаарч эхлэх ёстой гэж би та бүхэнд хэлмээр. Амен. Амен. Хамтдаа сорилтыг дэвсвэрлэдэг хүмүүс байцгаая. Мэдээж бид нар нийгмийн хөгжлөнд буруу юм байна гэдгийг мэдэхдээ хойшоо өргөж ухраадаа гэж байгаа юм биш. Гэхдээ бид энэ дотроос эзэнтэй харилцаагаар бид нар авч үлдэх ёстой. Бурхныг бид хизээч мартаж болохгүй. Амен. Ерөнхийдөө технологи хөгжөөд бид нэг сайнаараа мэдрэгдсэн нэг зүйл нь юу вэ гэхээр одоо лайв гэж бид ярьж байгаа шүү дээ. Тэг ковид инээ тэрэгээл бид цуглаж чадахгүйсэн ч бид нар лайв хийгээл ерөнхийдөө энэ хөгжил дэвшлийн бидэрт ямар ч ашигтай юм бэ гэдгийг мэдсэн. Гэхдээ яг лайваар мөргөл өргөх, яг одоо бид мөргөл өргөх нь аль нь илүү вэ нэ? Амьдаараа гоё байгаас тээ. Тэ? Гэхдээ яг яаж ч игээл лайваар мөргөл өргөөл гэж байгаа ч гэсэн тэ ингээл ингэхгүй байгаас тээ. Яг мэдээж бид ингээл эзэнтэй залбирч инээ тэрэ болж байгаа ч гэсэн. Гэтэл энийг бүр хүч төрөөд ингээд аваад явчихгүй дээ. Цуглаанаа цуглахаа болчихгүй дээ ер нь. Илүү сайн байна уу? Лайв л хийж те. Цуглааныг пастортай нэг оператортай л байх үү дээ. Сүулдэ бүр те. Бүх магтан дууг ингээд аль хэдийн бүгд клиптэй те. Тус хөссөн дууга клипээр нь тавиал эзнийг магтаал. За өнөөдөр аль пасторын номлыг сонсох вэ гэл те. Ингээл ийм болчихгүй дээ. Угаасаа ийм болно. Харин тэр үед ах トゥ сараа бид эдгээр бидний махан бие тааламжтай мэт болж Бурханаас бидний холдуулж байгаа эдгээр өөрчлөлтүүдийг бид дэвсвэрлэдэг, бид эсэргүүцдэг байх ёстой. Амен. Та надтай санал нэг байна уу? Өнөөдөр би Бурхан эзэн өөрчлөгддөггүй гэдэг дээр маш их хаш холбогдол өгөхийг хүсэж байгаа. Өөрөөр хэлбэл эзэн өөрчлөгддөггүй гэдэг нь тэр хизээш миний итгэлийг алдахгүй нэгэн гэсэн үг. Амен. Тэр бидний итгэлийг алдахгүй учраас
байрандаа байх юм бол болно гэсэн үг. Тэр эзэн биднийг хайрлагсан бол тэр хайрладаг. Тэр эзэн бидэнд амласан бол биелүүлдэг. Тэр яг одоо ч гэсэн ариун сүнсээрээ бидэнтэй хамт байгаа гэдэгт би итгэлтэй байна. Хүмүүс бид өөрчлөгддөг учраас бид биенийг эргээ харахад ер нь хэцүү. Ер нь одоо ингээл харахад таны итгэлийг хэрвээ хэн нэгэн алдах юм бол та тэр хүнтэй дахиж яг өмнөх шиг харилцах ер нь хэцүү байдаг тий. Нөгөөх нь бодогдоод байдаг. За энэ ч дээ. Тэгээ бид нар тэгээ явчихдаг уу? Тэгээ явдаг. Сүүлдээ тэгээ бид баг итгэх хүн, харилцах хүнгүй болж байгаа шүү дээ. Ер нь чуулганы түүхэнд пасторууд унахаараа яагаад эргэж ирдэг вэ гэвэл яг үнтэй л холбоотой. Маш олон хүний урд ингээ харж байгаа хүн нэг алдаа гаргаж байгаа шүү дээ. Та бүхэн анзаараа. Нэг алдаа гаргахад л ер нь дахиад итгэгчдэр нь тэр хүнд итгээд дагаад явна гэдэг бол ерөөхдөө айгүй хэцүү байдаг. Маш хүнд байдаг. Гэтэ энэ дотроос бидний хамгийн хүчтэй дайсан бол би өөрөө юм байна гэдгээ бид хизээш мартчихлоогүй. Би алддаг штэ. Би хууртагддаг. Би өргөтдөгддөг штэ гэдгийг бид яг уу мартаж болохгүй. Танд эргэн тойрны чи хүмүүс илүү их алдаал, харагдаал байгаа бол бид өөрсдөө лугаа эхэлж явах хэрэгтэй гэхээр өнгөх хэрэгтэй. Амен. Ойр дуулзаагүй нэг хүнтэйгээ би сайхан уулзсан. Тэгээ тэр хүнээс надад маш хүчтэй нэг ирсэн мессеж нь юу байсан бэ гэхээр чи ямар их стресстэй болцсон юм бэ гэж надад хэлсэн. Би тэрнийг нь бушуухан үлгэж аваад тэгэд ерөөхдөө анзаарсан чинь нэрээ тийм баг. Биднийг стресстүүлж байгаа, биднийг өргөтж байгаа заавал пастор гэдэг стрессгүй нэг л их ариун амьтан байдаг юм биш шүү дээ. Тэгээ биднийг өргөтж, биднийг стресстүүлж байгаа энэ дэлхий дээр маш олон хүчин зүйлс байна. Тэгээ үүнийг бид эзний хүчээр түүнтэй хамт сүрэн зогсоод бид даван туулах ёстой юм аа. Амен. Тантай хамт байгаа бурхан хизээч өөрчлөгдөггүй нэг юм бөгөөд та эзний нэрийг дуудахад тэр эзэн танд заавал туслах болно. Биднийг чөлөөлж, биднийг стресстээс ангижруулж, бидний гомдол зөвхөрл тэр сорилтуудаас чөлөөлж чадах цорын ганц нэгэн бол бидний эзэн Есүс Христ юм аа. Та стресслээгээд таны стрессийг тайлах үнэндээ тиймч олон зэвсэг байхгүй. Итгэгч бидний хувьд бол цорын ганц эзэн бурхан юм аа л гэж би өнөөдөр үнэхээр хэлмээр. Нийгэмдэр байгаа залуучууд бол ямар нэгэн шоу цэнгэн, архиталт, завхааралт ч юм уу эдгээр олон зүйлсийг стрессээ тайлахын тулд нийгэмдэр хийж. Гэхдээ бид тэднийг харахтаа анаасаа энэ бол буруу болох юм штэй гэдэг бид мэдчихийдэг те. Инглигээд стрессээ тайлах, инглигээд нөгөө нэг сорилтуудаас зүхтаах, нөгөө зовлон бэрхшээлүүдийг яг уу даван туулах боломжтой нь байгаа юу? Байхгүй. Өөр ямар нэгэн шашин, ямар нэгэн буу, удган тэгээ нэг лам дээр очиснороо ч гэсэн бидний амьдралд байгаа энэ сорилт, зовлон бэрхшээлүүдийг тэд даван туулж чадахгүй. Тэдэнд зөвлөсөн зөвлөгчтэйгөө хамт тэр тамд унах болно гэж Библиэлд хэлсэн байдаг. Сохрон цохроо газарчилдаггүй юм аа гэж хэлсэн байдаг. Тэгэхээр ах トゥ усаараа бидэнд хамгийн сайн зөвлөгч биднийг хамгийн сайн удирдах чадах нэгэн бол бидний хизээч хувиршгүй, өөрчлөгддөггүй цорын ганц эзэн юм аа. Амен. Хамгийн нэгдүгээрт та амьдралдаа бидний эзнийг сонгоорой гэж би та бүхнийг ятгаж байна. Таны амьдралд яг одоо ямар асуудал байна? Та түүнийг яг одоо дотроо бодоорой. Айдас байна уу? Хардталт байна уу? Шунал байна уу? Үл ойлгохдох байдал байна уу? Бидэнд бүгдэнд асуудал, бид бүгдэнд сорилт, бидэнд бүгдэнд бэрхшээл байгаа. Библиэр хэлж байгаагаар бол эдгээр сорилт бэрхшээлүүд эзнээс ирээгүй юм аа гэж хэлж байгаа. Амен. Энэ ямар гайхамшигтай мэдээ вэ? Тэгээ бид хүн нөхцөл байдлаасаа бид ихэмчлэл эзэн л гэж бид нар эзэн та яагаад л гэж бид нар. Гэхдээ Библиэр хэлснээр үгүй гэж хэлсэн.
Мойрын сүнс бөгөөд энэ бол таны хүсэл тачаал юм аа гэж хэлсэн. Тэгээ бид эзний өмнө ирэхдээ эзэн та гэхээс илүү эзэн та нэгдүгээрт намайг чөлөөлж чадах, нэгдүгээрт та намайг босгон байгуулж чадах нэгэн зөвхөн та ямаа гэж түүний өмнө ирэх хэрэгтэй. Гомдлохоос илүү бид эзнийг гэрчилсэн тэр бол бидний цорын итгэл найдвараа гэж ирэх ёстой гэж харж байна. Амен. Номлынхэнд эхэлж исэн бид чимээгүй бид хууртагддаг талаар тэр сэдвээр бид эргэн орохыг хүсэж байна л. Өмнөх сургаал дээр би хэлж исэн бид яагаад амжихгүй, бид яагаад завгүй, бидний амьдрал яагаад ийм амьсгах ийм завгүй болчих, яагаад ийм темптэй болчихоо гэж тийм. Эргээд харах юм бол Бурхан биднийг ерөөсөн учраас бид ийм байх. Бид завгүй байна гэдэг нь бид ажилтай байна гэсэн үг байхгүй юу? Тэгээ ажил хөдөлмөрч юм бол яг Библиэлд нэг бол хараалч юм шиг, нэг бол ерөөлч юм шиг байгаад байгаа шүү дээ. Гэтэл бид зүдэд зүтгэж өөрсдийнхөө хөлсийг туслуулж амьдрах хэрэгтэй гэж Библиэлд хэлсэн. Та нийгмээс хоцорчих гээд байгаа нь үнэндээ тийм их айдас муу юм уу? Бид уралдаал бид амьсгаагаа авч чадахгүй тийм их үнэхээр амар өөрчлөгддөг ийм нийгэмд бид амьдарч байна. Ингээ бодохоор бид Бурханд зарцуулах цагаа хүртэл өөрсдийнхөө ажил, амьдрал, амжилтын төлөө бид зарцуулж байгаа харагддаг. Тэгвэл би танаас дахин асууя. Бид нийгмээс хоцорч байгаа нь үнэндээ тийм их аюул мөн үү? Харин бид итгэлээ алдах нь аюул уу гэж. Ойлгомжтой? Бид итгэлээ алдах нь л яг уу маш том аюул. Бид өөрчлөгдөх нь л өөр аюул том аюул байна л д. Бид төрсөн үнэн, бид энэ хорвоог орхих нь ч бас үнэн. Ингэхдээ энэ хорвоо дээр амьдарч явах хугацаанд бид эзэнт хэрэг цаг зав зарцуулсан. Бид эзнийг хэрхэн алдаршуулсан. Бид эзэнт хэрхэн үйлчилсэн. Тийм биз? Бид эзний өмнө хэрхэн итгэмжтэй амьдрсан юм бэ гэдг нь чухал болохоос биш. Бид өөрсдөө ямар модог амжилттай явсан. Бид үр хөвгтөө юугаас дутаагаагүй хэрхэн сайн өсгсөн. Тийм биз? Бид үр хөвгтөө юугаас тэ хинт нүд үзүүлэхгүйгээр амьдруулж чадсан юм шүү гэдг нь өөрөө чухал юм уу? Бидэнд үр хөвгтөө итгэлийг л өвлүүлэх хэрэгтэй. Амен. Бурхантай хамт байгаа нэгэн бол энэ амьдралд хязгаарч гудаахгүй тэр бүхэл бузар мөг эзэнтэй хамт ялан дийлж, сорилтуудыг дэсвэрлэж, Бурханд хайртай түүгээр аврагдсан нэгэн болж өснө гэдэгт бид итгэлтэй байгаамаа. Амен. Итгэгч хүмүүс бид нийгэмдээ бусдаас өөр байх ёстой. Би урдны сургаал дээр энэ чиг хэлж исэн. Библийн сургаал 1-р курст ороод илтгэлийн тэмцээн болдог. Тэгээд тэр илтгэлийн тэмцээн Христ итгэх залуучууд нийгэмд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг тухай тэм сэдв байсан. Тэгээд би тэр сэдвээр 1-р ангидаа илтгэлийн тэмцээнд ороод 1-р байранд орж исэн. Тэгээ миний сэдв юу байсан бэ гэхээр Христ итгэх залуучууд бид яг тэр нийгмийг бид нар сүр зогсох тийм чулуу байх хэрэгтэй гэдэг тухай. За хуучин гэрнээс нэг Йордан голд дурсгалын чулуу гэх зүйлсүүдтэй холбоод энэ илтгэлээ ерөөхдөө ярьж исэн. Тэгэхээр Христ итгэгч бид нийгэмд үргэлж яах вэ гэхээр тэр урсгалыг сөрдөг хүмүүс байх хэрэгтэй. Тэр дунд нь бид бат зогсдог бид хүмүүс байх хэрэгтэй. Нийгэм яаж энэ хүчтэй урсж байгааг бид нар дагаал тэр урсгалд нь бид дагаал урсаад байх юм бол бид бүгдээрээ хамтдаа живэх болно. Харин бид үзэл бодлороо бид амьдралынхаа хэв маягаараа бид үргэлж өөр байдаг байх хэрэгтэй. Бид үргэлж өөр байдаг байх хэрэгтэй. Танай ажлын газрынхан, танай гэр бүлийнхэн, үл итгэгч хүмүүс хэрхэн яаж амьдарч байна? Бид яг тэдэр шиг л амьдардаг байвал тэдэнд хэн Есүс Христийг тунхаглаж, тэдний дээр хэн гэрлийг цацрааж, тэд буруу тийшээ алхаж ийн гэдгийг тэдэнд хэн мэдрүүлж өгөх вэ? Өнөөдөр цөмөрөө нэг сайхан өдөр байгаа юм чи салхин гарчээ л да. Гэр бүлэрээ ойр цуглаагүй юм чи цөмөрөө нэг сайхан амралтын өдрөө тааруулаад салхин гарчээ да гэвэл та удаадаа тгий гэж явж байгаа энэ шийдвэр чинь өөрөө үргэлж тэдэнтэй уулз голондоо байсаар байвал тэдэнд амралтын өдрийг ариунаар сахих ёстой. Бидний амьдралын нэгдүгээр цоргоос Бурхан эзэн байх ёстой гэдгийг тэдэнд хэн мэдүүлж өгөх вэ? Таал биш бол тэдэнд хэн ч мэдүүлж өгч чадахгүй. Ийм учраас
бид нийгэмдээ үргэлж сөрөн зогсдог. Бид эзнийг үргэлж тунхаглаж идэг. Бид бусдыг буруу замаар явж гинэ гэдгийг үргэлж тэдэнд хэлдэг хүмүүс байх ёстой юм аа. Амен. Урсгалаараа дагаад явж байгаа нийгмийн хөгжилд өөрчлөлтөнд ухаан мэдрэлгүй тэг ингэж хуурдагдж зүтгэж байгаа хүмүүсийн хувьд тэд өөрсдөө нэг л өдөр бурхан минь гэж тэнд итгэх үү? Үгүй. Тийм учраас бид эзний үгийг сайн мэдээ гэж нэрлээд бид нийгмийг эсэргүүцэж өөрсдөө зогсож байгаа байр сууриа бид эзний үгээр дамжуулан бид тэр гэрчилдэг хүмүүс. Амен. Хатуусараа бидэнд бусдаас өөр ямар тал байна вэ? Та үл хуурах мөнхийн бурхны талд байдаг уу? Эсвэл маш хүчтэй ширүүн урсж байгаа тэ хөгжил өөрчлөлт энэ нийгмийн аясаар та амьдарч байна уу? Яг одоо би таныг бодож, яг одоо энэ дээр би таныг хэрэгжүүлэлтийг гаргаасаа гэж хүсэж байгаа. Хамтдаа сөрөн зогсдог. Эдгээр муу сүнснээс ирж байгаа энэ сорилтуудыг хамтдаа дэсвэрлэдэг, ерөөлтэй хүмүүс байцгаая. Хамтдаа шалгуулчгаад эзнийг хайрлагсдад амласан амийн дитмийг хүлээн авдаг хүмүүс байцгаая. Үр хөвгтдтэй хамтдаа итгэлийг өвлүүлцгээе. Аяанда эрдэм мэдлэг, байр суурь тэдгээр зүйлсийг тэр хөвгтүүд эзнийг таньж мэдтгэл бол олж мэдэх болно. Амен. Тэгээ миний хувьд өсвөр залуучдын цуглаанд бас байгаа хүүхдүүдээр үргэлж бахархаж идэг. Манай цуглааны залуучууд, манай цуглааны өсвөрчүүд үнэндээ маш мундаг байдаг. Яг энэ шиг ивэл чуулганы хойч ирээдүй юм хүчтэй байгаасаа гэж би эзний өмнө ирэн залбирдаг. Энэ хэм маяга, энэ темпэ хамтдаа алдахгүй байцгаая. Амен. Тэг өнөөдөр эзнээс танд өгж байгаа сануулгууд миний хувьд маш их байгаа гэдэгт итгэлтэй. Та бол итгэгч нэгэн шүү. Та бол бурхнаар өрөөгдсөн нэгэн шүү. Тийм учраас та урсаж биш, та сөрж амьдраарай. Бидний мөнхийн эзэн хизээч өөрчлөгддөггүй учраас та мөн адил битгий өөрчлөгдөөрэй. Өнөөдөр бидэнд харагдаж байгаа зовлон бэрхшээл, сорилтууд эзнээс, бидний эзэн бурхнаас биш, харин морин сүнснээс ирдэг бөгөөд бас бидний хүсэл тачаалаас гарч идэм аа гэсэн. Бид шунлынхаа дагуу, бид хүсэл тачаалынхаа дагуу амьдрсаар байвал бид унсаар, бид бүдэрсээр байна. Харин бидэнд хэцүү мэт санагдаж байгаа, бидэнд ялахад хүндрэлтэй мэт санагдаж байгаа боловч эзнээс холдуулахгүй байгаа тэр замаар би таныг алхаасай гэж хүсэж. Амен. Библиэлд хэлсэн дуудагдсан олон боловч сонгогдсон цөөх юм аа гэж хэлсэн. Та үнэхээр сонгогдсон нэгэн байгаарэ. Хажууд байгаа нэс дээлэхгүй сонгогдсон нэгэн байгаарэ. Нэгэн жишээг хэлээд өнөөдрийнхөө сургаалыг дуусгая. Бид ер нь хүмүүст үгийг яаж хэлвэл болох юм бэ? Өөрөөр хэлбэл бид өөр хүмүүсттэй үг хэлэхээ больсон. Тэдэрт үгийг яаж хэлэхээч мэдхээ больсон. Үнэндээ бид хэлсэн ч өөр хүмүүстд ойлгохооч больсон. Авна гэсэн л бол авдаг ус. Уйлаад, чарлаад, ээрж ягаад чамаагүй. Тэгээ нийгэмдэр гарч байгаа маш сайхан тааламжтай мэт харагдаж байгаа зүйлсүүд нь юу гэхээр хүүхдийг дураар нь байлга. Тэдний хүсэлд нийцүүл, битгий ойрлуул, битгий хашгируул гэж тийм. Магадгүй Монголд энэ мэрсээр харагдаж байгаа боловч ер нь дэлхийд даяар бол энэ хүмүүжил энэ бол маш аимшигтай бас тийм. Эцэг их нь өөр хүүхдээ хүмүүжүүлж чадхаа болсон. Библиэлд бол дашуурдах тухай ярьж байгаа шүү дээ тийм. Яг би өөр хүүхдээ алаараа тэ зодоорой гэж хэлээгүй шүү. Саваадах тухай ярьж байгаа тийм. Тэгээ би яг энэ жишээг яагаад яриад байна гэхээр бид өөрсдөө эзний өмнө ийм болцсон юм шүү. Ойлгож байна уу? Бид биендээ ямар нэгэн эзний төлөөх тэгээ Христийн замын төлөөх үгүүдийг хэлэхэд бид хүлээж авах байсан. За өөрийгөө хичээч. Тэгээ бид хүмүүст үг хэлэх гэж юу айгүй хэцүү болсон. Нөгөө хүмүүс маань хүлээж авахд ч гэсэн айгүй хэцүү болсон. За би өөрсдийнхөө амьдрий, чи өөрсдийнхөө амьдр гэх битчихлээ. Гэтэл үнэндээ сүм чуулганд хамрагдж байгаа итгэгч бид энд яах гэж сууж байгаа? Эзний үгийг сонсоод дагаж хэрэгжүүлэх гэж сууж байгаа. Амен. Та өнөөдөр эзний үгийг ямар ч шүүлтүүргүйгээр өөрийнхөө ямар нэгэн
байр суурьгүйгээр сонсдог, хүлээж авдаг, итгэдэг байгаасай гэж би та бүхнийг ятгах чинь. Эндээс гарахтаа за өнөөдөр пастор нэг тийм ярьлаа. За яг уу дайггүй юм ярьлаа гэхдээ 60% нь бол надад таалагдж, 40% нь бол таалагдахгүй. Ийм бодолтой битгий байдаг байгаасай гэж. Бид сонсохдоо түргэн жих зөөлөн байцгаая. Амен. Эсийн бүлгийнхаа ахлагчийн үгийг та бүхэн сонсдог байгаарай гэж би уриалж байна. Таны төлөө санаа зовж байгаа, таны төлөө санаа тавьж байгаа, таны Христийн замаар хөтлөх гэж чармааж хичээж байгаа хэн нэгний үгийг та заавал сонсдог байгаарай. Тодорхойлж хэлье. Айлын их хүүхд шиг биш. Харин бид аль хэдийн эзэнд итгэдэг, бүх итгэлээ түүнд өгсөн, хэрсүү ухаантай, буруу зүвийг эзэн дотор ялгаж чаддаг тийм хүүхдүүд шиг сонсохдоо түргэн байгаарай гэж би та бүхний ятгах шин. Ингэж чадвал бид эзний алдар хаанчлалын төлөө хамтдаа илүү хүчтэй урагшлах болно. Нийгмийг сөрж, нийгэмд гэрэл гэгээг, нийгэмд үнэн шударгыг тунхаглах бид бол илүү хамтдаа бөөнөрөө бид олноороо байж чадна гэж хэлхийг хүсэж байна. Амен. Өнөөдөр бидэнд байгаа хамгийн гайхамшигтай мэдээ бидний бурхан эзэн хизээж үл хувирах цорын ганц өөрчлөгдөхгүй, өөрчлөгдөх сүудэрч байхгүй гайхамшигтай нэг юм аа. Хамтдаа түүнд залбирч, хамтдаа түүнд магтаалыг өргөцгөөё. Хамтдаа судлаасаа бас.